Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны урлаган дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүбрийн даваагаас баасан гарагийн агент цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс дөрвөн зөвгийн шуугаа нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 2-ны 5 гарагийн дөрвөн зөвгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студиэд өгөхлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. Дахин өрөөмийн түргий. За дахин өрөөмийн дүргий. За нэвтрүүлгийн хамтраалагчаар A Bolt of Flower гэдэг уриатаагаар Black Thunder за мөн Vibe Zunda хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдгээр эхэлнэ. Шуугуулаад өг. За би энэ дөрвөн зүгийн шууганыг ярихлаар ингэдэг юм. Яг л ер нь дэлхий ингээд бүгд л адилхан юм байна гэж бодогдоод идэг байхгүй. Тэр ингээл янз янзын юм ярьдаг штэ. Яг нэг хөлбөр нь Монголд байж идэг штэ. Ямарваа нэгэн байдлаар л байж идэг те. Тийм ээ. Тэгээд яг одоо өнөөдрийн миний ярих гурван сэдв бол гурвуулаа л бас Монголд байдаг л юм. Ганц л байдгүй мэдэг те энэ тэнцэнээс гинт их мөнгө олддгоо те. Тэр л жоохон хүн. Бусдаар бол бүгд л байж идэг. За. За. Тэгсэн ингэсэн. Эхний мэдээ бол шүү дээ одоо би бол энийг нөгөө нэг дагчаа дагуу нэмэх гээд ингээд хүмүүс нэг худлаа сенсац тарьдаг шүү дээ. Тийм байж магадгүй гэж бодсон. За. Гэхдээ энэ бол үнэн гээд байгаа маа хамгийн аюултай. NDTV гээд NDTV Zcom дээрээс би өрөх гэж байна. За. Хятад шин ихч шин ихч гэдэг сошиал нэрээр танигдсан 50 настай нэгэн эмэгтэй хүүгийнхээ ангийн За. Орос залуутай. За. Гэрлээд Хүүн оюутан юм уу? хүүгээ жоохон багт нь нэг ангид байсан залуу нь. За. Яа тэгэлсэн юм бэ? За. За зүгээр Орос залуутай гэрлээд дуусчихаагүй. Жирэмсэн болсноо зарлсан Хятадын захим ертөнцид шууганд харжээ. Өө нөгөө яа чин жухам сууж штэ. За бизнес эрхлэгч ганц бие ээж байсан шин хүүн Хятадын уламжлалт цагаан сарын баярын үеэр ангийнхаа 3 гадаад найзыг гэртээ урьж гинэ. За. Бүр дээр үед болсон явдал шүү. Зоог барих үеэр анх Орос оюутан Дэфүтэй танилцжээ. Оюутан тийм байна. За энэ одоо нэг Дэфү мэфү гэд ямар муухай орсгүй нэртэй. За. Болоод ядар байдаг үстэй чинь. За. Сериож ядар. Хятадаар чөдөтэй ярддаг Дэфү түүний гарын хоол ааш цанд нь дурлаж нэг өдрийн айлчлал нь 7 хоног бодно сунжирсан гэж байгаа. За. За тухайн үед бол шин 44 настай. Харин Дэфү 24-тэй байжээ. За 20 насны л зөрүүтэй юм байна шүү дээ. Тийм. Аа нэг 6 жилийн өмнөх явдал. За. Болчихгүй тэр хоод иддэг юм. Тэгтээ одоо ч гэсэн л 20 насны л зөрүүтэй шүү дээ. Ядаргатай. Яг үгүй. За анхны уулзалт дуусч залуу тэднийхээс явсан ч гэсэн Дэфү түнд бэлэг мессеж илгээсээр хэдэн жилийн турш араас нь хөөцөлдсөн гэж байгаа нөө Орос залуу. За. Шин ихч эхэндээ 20 насны зөрүү 30 см-ийн өндрийн ялгаанаас айж болгоомжилж байсан ч хүүгийнхээ дэмжлэгтэйгэр гэж байгаа шүү. Хүүн бүр дэмжиж өгсөн юм байна. За. Хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрч хосууд 2024 онд албан ёсоор гэр бүл босдоо зарласан байна. Өдгөө хосууд Хятадаар аялан дурсгал тазруудаар зочилж хамтдаа шинэ амьдрал эхлүүлж байгаа ба тун удахгүй анхны хүүхдээ өлгөдөж авахар хүлээж байгаа гинэ. Нэрээ 30 санжийн зөрүүтэй юм байна. Бараг сугаар нь татчихээн. Одоо тийм бүр бодит зураг гараад байгаа. Оо гараад байна. Зөндөө олон зураг гарч байна. За. Мэдээж захим сүлжээнд хүмүүсийн сэтгэл бол хоёр хуваагдчихад байгаа. За. Зарим нь насны зөрүүг нь буруушааж байгаа бол зарим нь хайр дурлалт нас хамаагүй гэж тэднийг дэмтсээр байгаа гэж байгаа юм. Энэ насанд жирэмсэлж хүүхэд төрүүлэх нь эрсдэл өндөртөж Дэфүгээс авсан хайр намайг зоригжуулдаг гэж шин ихч өөрийн амаар хэлсэн байж. За шин ихч чиг шиг. Манай шин ихчтэй энэ ч. Тийм ээ тийм. Тэсэн шин ихч эмнэлгийн үйлчлэгийн хариугаа захим сүлжээнд дэлгэж цаг хугацаанд бидний хайрыг нотлох болно гэж одоо ингээд нөгөө нэг хүмүүст хариу өрсөн байгаа. Нөгөө эсэргүүцээд байгаа хүмүүст хариу өржээ. За тэгэд сэтгэлдлүүдийг нь уншихлаар жинхэнэ хайр нас үндэстэн өндрийн ялгаанд огт хамаарахгүй гэдгийг харуулсан гоё түүх байна. Хайр улс орон соёл хэлний хэл хязгаарыг давах чадaltaй аз жаргал хүсье гэж. Ийм эерэг хариу байгаа. Сэтгэл байгаа. Нэг нь болохоор нэг л шоу шиг харагдаж байна да.
сошиалд лайк авахын тулд жүжиг тавьж байгаа ч юм шиг хүүгийнхээ найзтай гэрлэн гэдэг арай л да их хүний ёс зүй гэж бас нэг юм байдаг баймаар гинэ. За би бол яг ийм асуудал ирэн штэ тий. Тийм негатив байдаг. Одоо эн чин надад яг ямар хамаа байна. Энэ хоёр хүн ингээл хоорондоо уучраа ололцоол үнэхээр дурлалцаал суугаал тэгэл хүүхд мүүхд гарвал энэ хүний л хүмүүсийн л амьдрал байхгүй юу. Би бол ийм юмд ерөөсө оролцох дурггүй тэгэл янз бүрийн ингээл комент хүчээл хоёр талцаж хэрэлдээл ийм хүмүүсийг ерөөсө ойлгохгүй штэ. Энэ хүний л амьдрал штэ. Тэ? Тэгсэн чинь 3 дахь сэтгэл нь ингэж. За. Юу гэж юм? Хоол сайтай айл зочлбол зүгээр ч нэг оройн хоол идэх юм байна. Амьдралын ханаач олж болох нь байх шүү дээ гэж. За. Нэрэл ирчүүдийг ходоод орно гэж хөрхи амтан. Тэр мө Орос залуу оюутан ч юм байна нөгөөрхи. Өсчил явсан байлгүй. Тэгээд нэг шин ихчин янзын гоё гарын хоол молонд нотготой 7 хоноод тэгээд тасаад дурлчихсан. Төгөлдөр ингэнэ. Нөгөө шинэ үеийн хошин шогшгол юм болж тэ охин нь отхоо найз залуу нь өвгөн лавга хадан мэж нь 10 жилийнхэн ангийн хүүхд туул байдаг нас тэр шиг гинэ. Яг энийг үзсэн үү? Үзээ. Ингэдэг аахгүй юу? Лавга ингээд заяа. Отгоогийн найз залуу штэ. Тэнгүүдээ ингээд тэтгэр мэтгэр ингээ бууж муудаг заяа. Тэгээ өвдгнийх нь нүд мүдээр хатгуулж матгуулдаг. Даралт маралт нь эсдэг заяа. Тэгээд наадах чинь найз залууга танилцуулна гэд гэртээ дагуулад ороод ирсэн чинь ээж нь туул заяа. Оюун туул. Тэгсэн чинь лавга туул хоёр нэг анги хоёр. За яах вэ те. Тэрний эсрэг л юм ба штэ. Нөхөр нь хүүгийнх нь ангийн хүүхэд. За. За. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Питапитийн Vibes унда хамтран ажиллаж байгаа. Шинэ үеийн унда. Тэгэлгүй. Шинэ үеийнхээ ер нь юугаа унаагүй юу? Надад бол негатив байдаг. Хаамаагүй мэрэ. За, юу гэхээр эднийх маш хямдхан юм байна. 330 грамтай нь 1100 төгрөг юм байна штэ. За 1100 төгрөгөөр юу хийж болох вэ гэсэн чи хоёулаа чи ер нь юм олоогүй л бол мэдгүй. За яг уу 1000 төгрөгийн хэрэг автомашиныг зогсоол байвал нэг машина тавиа гарахтаа 1000 төгрөг өгч юм тийм ээ. Өөрөөр бол нэг юм санаад орохгүй. Автобусанд сууж болж байгаа 1000 төгрөгөөр. Тийм шүү дээ. 500-аас 1000 болсон гэсэн. Оо 1000 болсон юм уу? Тийм 1000 болсон аа. Оо за. За тэгээд одоо эн чинь юу штэ 5 төрөл байгаа штэ тий. Red fruit гэд ийм улаан өнгийн ундаа байгаа. За кола байгаа. За лимонто гэдэг нь бол одоо Sprite шиг гэсэн үг. За тунгалаг. Оо яг үнэ. Orange, за цитрус. Энэ шинээр гарсан төрөшвэн цитрусны өстой гоё шүү манаха. Тийм үү. Үнэхээр гоё. Та нарын нөгөө нэг рекламддаг штэ. Оо яг үнэ. Хувааж угаад нэг ингээд нөгөө урд нь арх марх тавьд болгоод бантажлаа алаа хийсэн штэ тий тэрийг. За борлуулалтын албаныхан тань 8888 2034 маркетингийн албатай 8888 6357 гэдэг утсаар холбогдорой. Тэгээ бүх сүлжээ дэлгүүр худлааны зэгүүдээр борлуулагддаг. Тэгэхээр надаа аюу гой санагдсан юм юу вэ гэхээр бид нар түнгэл явсан штэ. Тэгээ бидний эсрэг талд бас нэг залуучууд явж исэн штэ. Хосоороо. Тэнгүүд тэд нөр ингээд ийм жижигхэн 250 мл-ийн салгаатай Vibes-ийг ингээд бүр кропор навцсан явж харсан уу та? Бид нар болохоор 2 литрээр нь том авцсан явж байсан шүү дээ. Би тэр нөө реги дээр явж исэн байхгүй юу? Реги дээр тэр залуучууд ч бас л энийг ууж илэн шүү. Тийм реги шоун дээр. За. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Vibe of the Day гэдэг уриатаагаар Vibes ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За чиний мэдээ. Миний мэдээ шүү дээ тий. Хоёлаа одоо энэ би яг үнийг хэлэхэд одоо мэдгүй эртний үеийн болоод ч тэр юм уу Chat GPT ер нь дурггүй. Тэгээд ерөөсөө ашиглаж ч үзээгүй одоо болтол. За тэнгуүдээ хоёлаа чинь нэг цайны шаарны ямар юмыг ChatGPT-гээс асуугаад нөхрөөсөө салцсан. Тийм ингээл хоёлаа чинь дандаа нэг юм мэдрэл юм ярьдэн штэ тий. Тэгсэн чинь за сүүлийн үед хиймэл оюун ухааныг ажил хөнгөвчлсөн ашигтай зүйл гэж үзэхийн хажуугаар аюултай ажлын байрыг булааж ийнж гэдэг юм уу те ийм сөрөг хандлагууд ч бас нэлээд их байгаа. Харин одоо хиймэл оюун ухааныг зөв ашиглавал амьдралд яаж нэмэр болж дэм болдгийг харуулсныг мэдээ хүргье. За Америкийн Делавэр мужид амьдардаг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч TikTok контент бүтээгч Jennifer Allen гэдэг бүсгүй хиймэл оюун ухаан ChatGPT-гийн тусламжтайгаар 23,000 Америк доллар энэ ойролцоогоор 83 сая төгрөг Монгол мөнгөөр бол кредит картын өрөө дарсан талаараа олон нийтэд хуваалцжээ.
Зөө. За бүсгүй санхүүгийн ямар ч залмих хэрэглэлгүйгээр энэ амжилтанд хүрсэн. За химэл оюун ухаанд хандсан шийдвэр нь түүний амьдралыг эрс өөрчилсөн гэж ярьсан ба. Jennifer Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлаганда би насан туршдаа мөнгөний асуудалтай байсан. Асуудал нь орлого багадаа бишээ. Харин орлогоо буруу зарцуулдаг санхүүгийн боловсролгууд байсан гэж ярьсан байгаа. Тэгээд ChatGPT-гээс миний санхүүгийн боловсрол зөвлөгөө өгөөч гэсэн юм уу? За одоо би ярьж үгээ заяа. Ялангуяа хүүхдэд төрүүлсний дараа өдөр тутмын зардал, сэтгэл зүйн асуудал нэмэгдээд за бүсгүй ер нь амьдрахын тулд өрнөөс өрний хооронд л ингээд амьдраад байсан байгаа. Ингээд өрн аажмаар хяналтаас нь гарсан. За нөө урд тормоо хойд тормоороо нөхөл яваадсан байгаа байхгүй юу. Харин сүүлийн үед бүсгүй 30 хоногийн турш буюу 1 сарын турш ChatGPT-г өдөр бүр ашиглан санхүүгээ хянаж, хэрэггүй зардлаа танаж, орлогоо нэмэх жижиг санаануудыг бол туршиж эхэлсэн байгаа. За жишээлбэл хэрэглэгээ болсон аппликейшны төлбөрөө цуцалсан, гэрт байсан хэрэглэдэггүй зүйлсээ Facebook ашиглаад зараад орлого олж эхэлсэн. За тэгэнгүүтээ бүсгүй TikTok хуудсандаа өөрийн 30 өдрийн ChatGPT үр дарах сорилт гэдэг бичлэгийг хуваалцаж эхний 30 хоногтоо нийт $12,078 үр дарж чадсан гэдгээ бахархалтайгаар мэдгдсэн. $12,000 өр үү? Тийм ээ. Тийм. За энэ бол санхүүгийн шидэт арга биш ээ. Гол нь өдөр бүр айцаа даван туулж санхүүгээ хянаж асуудлаас зүхтаахаа болсон л байна. Би анх удаа өрнөөсөө ичгээ болсон. Харин ч хурдан төлж дуусгахын тулд үргэлж өрийн үлдэгдлээ байн харан урам зориг авч боломж гэж харж эхэлсэн гэж бүсгүй ярьсан байлээ. За Jennifer-ийн туршлага нь олон хүнд за тэр дундаа санхүүгийн асуудлуудаас айдаг тийм үү? Эсвэл зүгээр л хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй хүмүүст урам зориг шийдэл өгч байна гэж бичсэн байна. Өөрөө бол одоо энэ видеонд гараад байна л да. Өөрөө бол өөртөө үнэхээр ихтэй ярьж байна. За би бол одоо ерөөсөө сүтлэн одоо би цаашдаа бол ер нь харин ч бүр ингээд хадгаламжтай болно гэж ярьж штий энэ чинь. Тий одоо миний өөр бол минь надад айдсайгаа үлдсэн гэж. За сэтгэлдлүүд нь хүмүүс амьдралаа AI даатгаж эхэлсэн жаахан харамсалтай маргааш хизээ гэрлэхийг хэнийг сонгохыг хүртэл заах нь л дээ. Юм бүхнийг ChatGPT-гээс асуугаад байвал хүн бие даах чадвараа алдан шүү дээ гэсэн байна. За хүн өөрөө хичээвэл юу ч боломжтой гэдгийг харуулж байгаа хэрэгэ. Гэхдээ ChatGPT бол зүгээр л чиглүүлж өгсөн хэрэгсэл. За гол зүйлсийг бүсгүй өөрөө л хийсэн байна. Өвөө би энэтэй саналтай байна. За би ChatGPT-г зөвхөн шүлэг бичүүлж зураг зурулдаг гэж боддог байлаа. Одоо харин үр даруулдаг болжээ. Миний ChatGPT чинь бараг л банк байсан байж тээ гинэ. Зүгээр сахиус бол хамгаалаад байгаа юм биш штэ. Сахиус бол тэр хүндтэй чи өөрөө өөрийг ингээд нөгөө нэг хамгаалагдсан гэж бодоод ингээд зөрөгтэй одоо нөгөө дайн тулаанд орох болцоог олгодог. Тэгээд тэр чинь өөрөө сайн тулж байгаа л амьд хүрээд ирж байгаа штэ. Сахиус минь намайг авардаа гэж бодож байгаа боловч гэдэг шиг л ChatGPT бол зүгээр энэ хүнд урам өгöd байгаа юм. Тэ урам өгöd байгаа юм. За одоо яг чи чадна те. Одоо наадхыгаа ингэчүүл болно. Жижиг идея гаргаж өгöd болж л байгаа юм бас. Яг үнэ. За таны мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээс та. Ёстой сонир мэдээ. За бас л Монголд байдаг. За Байдаг л юм. Би юм зөндөө сонсч байсан. Өмнөд солонгосын нэгэн таксины жолооч Тайланд жуулчин эмэгтэйд захин орчуулагч аппликейшн ашиглаад за мөнгө байхгүй бол биеэрээ төлөх гэж хэлсэн. Захим ертөнцөд шуугаан тарьж Солонгос Тайландын олон нийтийн бохимдлыг төрүүлээд байна. Хүүдээ. Иш Google Translate-ийг ингэж ашиглахгүй. Монголд арай ч юм байхгүй л үү дээ. Ийм явдал болсон байдгаа. Бас Тэр тийм үү? байтугай зүгээр Монголд Гадаад жуулчингүү. гадаад аялаад явж байгаа гадаад жуулчин үнсчихъя гэж дайрсан хүний тухай майхныг нь гадаа хөргөж өгсөн 17-тоо бацаан нэг унтчихъя гэсэн тухай эн чин зөндөө юм явж штэ. Та чи нөгөө аялал жуулчлалын салбарт байдаг болохоор мэдээд байгаа. За хүүдээ. Ийм юмнууд манад бол бас амар. Тэгээд тэр чинь хамгийн амар нь штэ. Нөгөө манайхан мэдтгүү. Нөгөөдөл нь малгаан дээрээ ч юм уу те. Нэг бол мөрөн дээрээ байнгын нөгөө GoPro-гийн 24 цагийн бичлэгтэй явж идэг. Нөгөөдхийг нь мэдхгүй манайхаа өөрхийн амтан ингээд ахын нэг үнсчихъя гэж дайраад те. Тэр нь бичигдсэн. Тэгээд бичлэгтэйгээ цацагддаг байхгүй амар. За мэдээж энэ Солонгосын таксины жолооч бас л тийм болсон байгаа. 6 сарын 19-нд Тайланд жуулчин эмэгтэй өөрийн TikTok дээр бичлэг нийтэлсэн. Яг тийм багц.
Таксины жолоочтой хэрхэн харилцаж байснаа дэлгэн харуулжээ. Жолооч бүсгүүд найз залуу байгаа эсэх. Ягаад гэрлээгүй зэрэг хувийн зохисгүй асуулт асууж байснаа цаашлаад би чамд ажил олж өгч чадна. Зүгээр л өрөө цэвэрлэх ажил шүү дээ гэж хэлсэн гэж байгаа. За гэхдээ хамгийн аимшигтайд бүсгүй бусаан руу галт тэргээр явах гэж байгаагаа хэлэхэд жолооч хэрвээ мөнгөгүй бол чи надад биеэрээ төлж болно гэж шууд хэлсэн байдаг. Тэр нь гэхдээ нөгөө транслейтыг ашиглаж л яриад байгаа шүү дээ. Баримттай хамгийн амар нь. Явж байх замдаа зогсож түүнтэй илүү ойр ярилцахыг завдсан ч жуулчин бүсгүй айдсыг төрүүлсэн гэж байгаа. Тэгэн штэ. Мэдээж Тэгэн штэ. Жолооч эцэст нь бүсгүй суулийн галт тэргийн буудалд хүргээд өөрийн утасны дугаараа өгч хизээ буцаж ирэх вэ гэж асуусан гин бүсгүй бичлэгийг нийтлэхдээ өмнөд Солонгост такси барих маш муухай санагдлаа. Та бүхэн болгоомжтой байгаарэ гэж анхааруулсан байна. Ингээд нэг еврей өхөр дөрвөл 1000 өхрийн евр дөрвөн гэж одоо тэгэнгүүт хүмүүс Солонгосын таксины жолооч нар бүгдээрээ иймгээ ботчих шв. Яг одоо тэр нэг бас нэг юм нэг замдаа буулгасан нэг бас л жолооч анхаас болоод монголчууд ингээд замд гар өргөд машинд суух юм бол үнсий гэж дайрдаг гэж бодсон байгаа шүү дээ. Тийм штэ. Тэр мөн таксины аппликейшн ашигласан болохоор тухайн үйл явдлыг аппликейшнаар дамжуулан мэдээлсэн гэжээ. За. Бичлэг 660 мянга гаруй лайктай 400 гаруй сэтгэл хүлээн авч олон нийт энэ бол хүчирхийлэл. Тэр жолоочийг заавал шийдэх ёстой. Жолооны үнэмлэхийг нь хураа гэх мэт комент бичжээ. Солонгосын захин мэргэжлэгчид эмэгтэйгээс уучлалт хүсэж ийм хүн шийдэхгүй үйлдэл дараагийн хүн энэ бүхнийг давтах болно гэж анхааруулсан байна. Харамсалтай нь Солонгосын хуулиар аман бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй зөвхөн бие махбодод хүрсэн тохиолдолд шийтгэл оноодог. Энэ хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж ам хилээрх бэлгийн дарамтыг ч ял шийтгэлтэй болгох хууль батлах хэрэгтэй гэх давлгааг эхлүүлээд байгаа гэж байна. Одоо манай солонгосчууд нөгөө бүл идэхтэй сайн штэ. Одоо тэр жолоочийг олвол тэгээд дуус. Газар доор оруулах цаашаа шүү. Бурхан минь зүгээр бараг амийг хорлуулна шүү. Тэр хүн юу хүлээж байгааг бол би таашгүй. Амар бурхан минь. За сэтгэлдлүүд нь. За жуулчин бүсгүүд ингэж хэлнэ гэдэг зүгээр л ёс суртахууны ёроол. Тийш. Өөрийгөө жолооч гэж бодож байгаа бол машинаасаа гадна хүн чанараач жолоодод сурч хэрэгтэй гэсэн байна. Солонгосын хуулийн цаорхоо үнэхээр аимшигтай юм аа. Хүн бусдын бие махбодод хүргээсээ өмнө хил амаар сэтгэл зүйд нь халддаг гэдгийг ойлгох цаг нь болсон баймаар даа гэсэн. Жуулчин бүсгүй айж сандарсан ч асуудлаа олон нийтэд ил болгосон нь маш зөв. Үүнийг дуугүй өнгөрөөсөн бол дараагийн хохирогч аль хэдийн бий болчихсон байж мэднэ гэж. Шүгэл үлээгч болчихж байгаа юм л да энэ охин бол тэгээд яг одоо ер нь ингээд ялангуяа залуу эмэгтэйчүүд нэлээд зөрөгтэй болсон. Энэ бол мэдээж нөө дэлхийн хүмүүсийн оюун санааны хөгжил дээр тулгуурлаад итгэл үнэмшил бий болоод явж байгаа юм хөөрхий. Гэтэл ингээд оюун санаа нь хөгжөөгүй нөхдүүд бас байгаа. Тийм штэ. Тэр нөхдүүд тэднийг буцаагаад айдас үзтэй болгоод нөгөө нэг өөрийгөө сорих гээд те өөрийгөө даван туулах гээд өөрийнхөө итгэлийг илүү сайн болгох гээд ганцаараа ингээд аялаад явж байгаа нөхдүүдийг эдгээр ийм хүмүүс алж байгаа байхгүй юу? Яг үнэ. Дараагийн охтууд боди чим нэг нөхөр үнсийгээд дайруул яах юм. Гэт ингээд айгаад явж чадахгүй нь шүү дээ. Баярын хүмүүс бүгдээрээ дуу байхгүй байх гээд ах юм. Яасан бол дуу байхгүй байх, дуу налгуучлаа ороод одоо ороод ирлээ. Анжгаа буруу юм яриад дууга хаалгачлаа. Дуу сул байна гэж. Дуу гинт айгүй багасчихлаа. Дуу яава. Дуу бүр сул сонсогдохгүй байна л гэдэг. За манай найруулагч одоо битэрт бол зүгээр сонсогдож байна те ямар ч нэгэн өөрчлөлт бол битэр энэ чинээс хийгээгүй штэ те. За Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за таны бие аялалд бэлнүү гэд 3 гал маршал клиник дэмжээ ажиллаж байна. За зуны улиралд Монголдоо эсвэл гадаадаар аялах, гадаадаас их орондоо ирж амрах, хүүхдэд цусланд явуулах гэд олон төлөвлөгөө гаргасан байдаг тийм үү? Тэгвэл энэ бүхэнд таны эрүүл мэнд бэлэн эсхийг урдчилж бас нэг үзүүлээрэ манайхаа. 3 гал нийцсэн эмнэлэг аялын өмнөх урьсан зэрэглэх үйлчилгээний тусгай багцуудаа санал болгож байгаа юм байна. За том хүний урьсан зэрэглэх багц шинжилгээнд дотрын эмчийн шинжилгээ, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, эмэгтэйчүүдийн багц шинжилгээ багцсан. За 2 төрлийн багцаас сонгож үзүүлэх боломжтой. Хүүхдийн урьсан зэрэглэх багцад нь хүүхдийн эмчийн үзлэг зөвлөгөө, шүдний эмчийн үзлэг зөвлөгөө, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эрдэс бодисын үзүүлэлтүүд багцны дээр хүүхдийн насны ангилаар гаргасан 7 төрлийн багцаас сонгож өгөх боломжтой. Энэ өстө зүгээр юм ба штэ. Хүүхдэд дагуулад очивол. За байршил нь 3 гал нэгдсэн эмнэлэг Баянгол дүүргийн эхнэл хасын
одоо тэнд байдаг штэ тий. За 3 гал Marshall клиник нь би нэг яг харсан. За. Би яг энийг юу руу уулын зам руу орох гэж явж байгаад энд бас 3 гал байд юм байна штэ гэж харж ирсэн байхгүй төвчрэлд байна. За Marshall Town хотгоны 106 дугаар байранд байгаа яг зам дагуу харагдана. За 3 гал Ярмаг клиник гэж бас байна. Наадамчдын гудамж хаал дүүрэг наадамчдын гудамж 400 байт ингэж үчгээр чинь яаж мэдх юм бэ? Инглэр чи мэдэхгүй ш. Наадамчдын гудамж гэж мэдхгүй жишээ нь. Мэдэж гэнэ үү? Ярмагт наадамчдын гудамж гэж мэдхгүй. Наадамчдын гудамж гэдэг чинь ерөөсө тэр Ярамгийн гудамжийг өөрийг нь наадамчдын өөрийг нь хэлээд байгаа юм уу? За. За эрүүл мэнд бол аяллаа хамгийн чухал бэлтгэл цаг авах хугацаа нь 7011 33 44 7011 33 44. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч 3 гал Marshall клиник баярлаа. За чиний дараагийн мэдээ. За миний дараагийн мэдээ бол босс энэ яста нэрээ хүний нэрээ сонирхол нэг байгаад болохоор л ийм сони юмд хүмүүс дурладаг байха байлгүй л гэмээр сони мэдээ. Экстрим юм уу? Тийм айгүй бүр экстрим заяа. Bryce Shelton, Paige Bertmas гэх хоёр шуурган дурлагч залуусын хайрын түүх саяхан захим орчинд шууган тарилаа. Энэ юу яаж ястай? Уг нэг надтай гэрлээч гэж гуйж байгаа юм байна тийм үү? Бүр цаана ингээ амар том торнадо ирж байгаа биз тийм дээ. байна. Манай нэг юу таньдаг хүнийг Америкт амьдардаг найз нь хоёулаа Америкт амьдардаг. Тэгсэн чинь ингээд амар далайн шуурга болсон шээ. Хоёулаа тэрийг очиж үзье, зураг мургийг авъя гэд. Тэгээ хоёр нөхөр гарсан байгаа. Нөгөөтгөн ч гэсэн за тгийг. Шуурга үзье гэд. Тэгэхээр юу нөгөө далайн иргэдээ хүрэхтэй бүр наанаас нь бүр аюултай юм болоод бутсан гэж байгаа байхгүй юу. Тэр чин торнадо чин өөрөө ямар амар илээд те. Базар байна. За шуурган дурлагч гэдэг нь юу вэ гэхээр хар салхи гэх мэт ийм цаг агаарын үзэгдэл салхи шуурга болж байгаа газруудад очиж зураг авах судлах зорилгоор аялдаг хүмүүсийг хилдээн гинэ. За залуус олон жилийн турш зөвхөн онлайн орчинд бол харилцаж байсан. За тэд цаг агаарын Twitter гэдэг ийм платформ даах танилцж байсан. Бүр цаг агаарын Twitter гэж байд юм байна. Энд гэхдээ байна шүү дээ. Энэ хоёрын өөрсдийнх нь авсан зургнууд баг. Үнэхээр лаг зургнууд байна. Найзууд нь авсан. Найзууд нь хамт яваа. Сүм бүгж. За тэр нөгөө нэг платформ танилцсан штэ. За гэвч өнгөрсөн 100 анх удаа уулзахдаа шууд л шуурганаас илүү аянган зохиулах шиг мэдрэмж авч хамтдаа шуурга хөөж эхэлсэн байна. За хосуу түргэн хугацаанд биедээ татагдан дурлалцаж YouTube контент хамтран хийж хамт аялдаг болсон. Харин Bryce бүсгүүтэй анх уулзсан өдрөөсөө л шуурганы өмнө гэрлэх санал тавина гэд ингээд дотроо шийтсэн байсан байна. За энэ санаагаа 18-7 хоногийн турш нууцлсаар өнгөрсөн 6 сарын 28-нд өмнөд Дакотад шуурга тэдэн рүү ойртож торнадо үүсч эхлэх яг тэр агшинд Bryce гинт өвдөг дээрээс хөрөн суугаад пэйжэд гэрлэх санал тавьсан. За бас үнэхээр тэ ингээд хүмүүс нөө гэрлэх саналыг яаж илүү өрмөц болгох вэ? Яаж ингээ эмэгтэйгийнхээ сэтгэлийг илүү хөдлөх үү гэдэг. Хоёулаа шуурганд дурладаг хүмүүсийн хувьд бол тэ энэ хамгийн зөв сонголт байсан. Яг үнэ супер санал. За Пэйж шоконд орсон ч тэр дороо тим гэж хариулсан. За тэдний ард аврах торнадо нүргэлж байсан. Удалгүй найз нар нэрч тэд торнадогийн өмнө сүү тавьсан агшнаа гэрэл зурагт буулгаж чадсан нь олон нийтийн сэтгэлийг уяраажээ. За энэ бол миний харсан хамгийн үзэсгэлэнтэй торнадо бас хамгийн гоё өдөр гэж Пэйж сэтгэл хөдлөлөөр дүүрэн хэлсэн байлээ. За сэтгэгдлүүд нь бусд нь сарнаа бариад зогсдог бол энэ залуу шуурга босгоод л гэрлэх санал тавьж байдаг. Low level торнадо гинэ. За яг өөрийнх нь сонирхлыг ойлгож сэтгэл гаргасан төгс гэрлэх санал байна. Зүгээр л үнэхээр романтик, галзуу, бас гайхамшигтай. Амьдралдаа нэг удаа ийм онцгой мөчийг мэдрэх үнэхээр сайхан байх таа гэсэн байна. Нэрэл хайрчин салхи шуургатай адил гэдэг үстэй. Гэхдээ осол гарвал хэн хариуцах вэ гэсэн байна. Одоо жишээлбэл бид нар манай Монголд бол ийм актер юмч болохгүй л дээ. Тэгтэл ингээд манайд ч амар дуу захилгаантай бороо ордог шүү дээ. Яг ингээд дуу захилгаантай борооноос айдаг хүнийг яг тэр үеэр нь ингээд гэрлэх санал тавьбал яах юм бол? Айдаг хүн бол айгаад дургуун өрнө эзтэй юм ч доо. Тэгээд манайд ч ядчихэд бороо нь амар хүүтэн бороо ордог шүү дээ. Урд одоо ингээд жижиг мэжүүд ч юм бол бүлээн бороо ордог штэ. Бороонд дундуур бэжэнд л гэхэд чинь савн шампунь уураа гарахад болохоор байдаг штэ. Тий, нэг юм бүлээхэн бороо ус туулаад явхад ч бүлээхэн байдаг штэ. Тэгэхэд чинь манад ч амар хүүтэн бороо ордог. Тэгэхээр чинь хэцүү штэ хүүтэн бороонд. Манад
одоо жишээл Монголын одоо үнэртэй Монголын үнэртэй жишээ. Монголын онцлогтой ингээд нэг надтай гэрлээч гэдэг санал тавьгивэл яах юм бол? За хэмэтгэв. Хэр хөдөө тавих юм биш үү? Гэрлэх санал. Мор бөлгүүлжсэн гинт ойчингуудаа яана хөвчлээгээд яваад чингууд надтай гэрлээч. Тэгж болох юм байна. Ааруулан дотор хийж болох юм байна те. Ааруулсан үедээ ааруулан дотор хийж. Ааруулъя. Тэгээ хадсан чинь дотроос нь бөгөж. За ийм Монголын үнэртэй бас ийм нөгөө нэг сүү тавих ёслолыг хэдүүлээ бас ярилцсан юм чинь. Энэ нөхдүүд чинь одоо торнадо морнодотой газрынхан чинь торнадогоо ашиглаад гэрлэх санал тавьдаг юм байна шүү дээ. За Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за A Bolt of Flower гэдэг үгээрээр Black Thunder хамтран ажиллаж байгаа. За энэ ч одоо Японы шоколадны зах зээл дээр борлуулагдсан тоо хэмжээгээр нэгдүгээрт ордог юм бүтээгдэхүүн байгаад байгаа. За одоо бид нар Японд очихороо би энэс заавал дахиж авч идэнэ. Үнэхээр гоё. Таны эрч хүчийг цэнэглэж чаддаг Японы Black Thunder хэмээх алдартай шоколад Монголд ирсэн байгаа шүү. За энэ нөгөө нэг яаж тоо хэмжээгээр нэгт ордог юм бэ гэд энийг нь яаж мэдээд байгаа гэсэн чинь Intage SRI гэж ийм юу байдаг юм байна. Судалгааны байгууллага ч юм уу байдаг юм байна. Энэ үзүүлэлт дээр шоколадны зах зээлийн 2024 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэлх борлуулалтын тоог нь үндэслээд ингээ гаргаад ирдэг ийм судалгааны дүн юм байна. Тэгээд нэгдүгээр ороод ингээд ямар ч асуудал байхгүй гэсэн үг. Каконы чигмэгний нөгөө актер үг. Каконы чигнэмэгний гашуун болон шоколадтай чигэрлэг авдаг хослуулсан амт шаржигнуур бүтцтэй уйг Black Thunder нь Японы шоколадны зах зээлд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн гэдгийг дахин хэлмээр санагчлаа. Тэгэл тэрнийг өгүүлбэрийг өөрөө гүйж очоо. Чигнэмэгнэ. Хийдгээ. За бүтээгдэхүүн нь бас хөөргөн боломжийн үнэтэй тэгээд 30 жилийн борлуулалтын түүхтэй юм шоколад ороод ирсэн байна. За 1994 оноос хойш борлуулагдаж байгаа хэрэглэгчдийн хайрыг хүртсэн юм бүтээгдэхүүн. За манад бол одоо CUG 25 E-Mart номингийн сүлжээ дэлгүүрүүдээс авч болно. За мөн Black Thunder-ыг ашиглан сайхан амттан хийх боломжтой. Амттан ихэд маш гоё зөгцдөг гинэ. За тэгээд 7 сарын 11-ээс 12-нд төв цэнгэлэг хүрээлэн бүтээгдэхүүн танилцуулах юм сонирхолтой хөтөлбөртэй арга хэмжээ болох юм биш үү манайха. За ингээд Японд хамгийн алдартай, гайхамшигтай амттай Black Thunder хамтран ажиллаж байна. Баярлаа. За баярлаа. За одоо таны мэдээ. Миний хөлөө. Тий. За. За би хэлсэн шүү дээ би нөө саяны хоёр бол хоёулаа манад яг байдаг л те бүр бодит эзэнтэй ийм мэдээнүүд байгаа байхгүй юу. За 3 дахь мэдрээ ахаал адилхан. За энэтхийн төв хэсэгт орших Мадхья Прадеш гэдэг мужийн нийслэл Бохопал хотод 10 жилийн турш баригдсан гэж байна. За 10 жилийн турш манад ийм зам биелтэй гүүр биш. За 648 м урттай төмөр зам дээгүүрх шинэ гүүр нь зорчигчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх бос харин ч аюул дагуулсан инженерийн ичгүүр болж хувирчээ. Мэдгүй энэ одоо ямар ч яаж хийцэн. За тэгсэн чи яасан гэж. Учир нь уг гүүр нь замынхаа голд 90 градусын хурц эргэлттэй хийгдсэн байж байгаа юм. Тийм байна. Яа. Галзуу уулган шиг явах нь нэрштэй. Ингэж явж байснаа ингэхэр байна шүү дээ. Энэхүү. За одоо та бүхэн сонсоор энэ айгүй танил сонсогдно. 200 сая рупигийн гэж байгаа. Ойролцоогоор 8.2 тэрбум төгрөгийн өртөгтэй гүүр нь. За Махамайка Пушпа Нагарын хуучин галт тэрэгний буудлын бүсийг шинэ Бохопол хоттой холбох зорилготой байсан ч үнэн хэрэгтэй хүмүүсийн анхаардыг эргэж боломгүй хийцээрээ татаж захимшүүлжээ гэж өгүүлжээ. Үгүй энэ угаасаа богоон байтугай хүн явган хүн чи ирэхгүй энэ дээр. Үгүй энэний чинь доогуур нь богоо яваад байгаа. Энэ дээгүүр чинь машин явах юм. Тэгээ нэг гачин юм байна угаасаа. Хүүдээ. Яана. Нөө нэг юун дээгүүр явган хүний зам дээгүүр нэг юм нэг машин зам дээгүүр явган хүмүүс гардаг гүүр үүдэх шүү дээ. Тэр шиг юм хийгээ хийцэн байна шүү дээ. Бид нар мөөг дээр үдэ ачаараар ярьжсэн нэг 5 дахын нэг постууд ярьдаг өдөр хаана юм бэ тэр ингээд бүр ингээд сонин заяо юу яг ингээд шонгийн модоо ингээд бүр ингээд зам дээр шонгийн мод заяо. Манай баруунд шүү. Тийм байлээ. Бүтгүй нэрээ. Би очоод
зургийг авах гэсэн чи зассан байдээ. Тийм үү? За тийм байлгүй. Хүний мод дурлаад очиод очисон тийшээ чи. Манай баруунд тэр нөө хүүхд залуучдын шинэ хүүхд залуучдын театрын урд зам баггүй гэж. Тийм үү тий. Манай баруунд бол бас юм бас их сонингоор сэтгэдэг. Бид нар бас арай өөр сэтгэдэг шүү. Энэ нэрээ тий явж байгаа дүг амар. Энэ эвгүй байна. За хамгийн амар нь өштэй энэ 8.2 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж байгаа шүү. Амар өртөгтэйгөр. Тэгсэн чинь энэ нэг юм хүүхдүүд нэг элсээр юм хийсэн юм шиг тийм гачи юм байгаа үстэй. Харин тийм. За Бохопол хотын иргэд зураг бичлэгийг X-т байршуулж эхлэмэгц мужийн захирагч Мохан Ядав энэ асуудалд анхаарал хандуулж гүүрийн ажилтай холбоотой 7 инженерийг тэр даруйд нь ажиллаас нь алсан. За тэдний дунд 2 ерөнхий инженер бас тэтгэврт гарсан нэг зөвлөх инженерж багтжээ. Мөн барилгын гүйцэтгэгч болон зураг төсөл боловсруулсан архитектурын компанийг дахиж барилга барих эрхгүй болгож харж агсаалтанд оруулсан байна. За яг ингээд зарлаад те ингээд болохгүй байгаа бүтггүй байгаа нөхдүүдийг бүр хоолунднаас нь салгадаг болчихвол энэ ингээд нэг жоохон хариуцлага чинь. Тэгин. Төслийн ахлах инженер Верма энэ манай багийн сонголт байгаагүй. Газар хязгаарлагдмал ойр орчмын метроны буудал гүүрний хэлбэрийг ингэж өөрчилсөн гэж тайлбарласан байгаа юм. Одоо хотын захиргаа эргэлтийн өнцгийг илүү аюулгүй болгохын тулд шинээр газар худалдан авах тухай хэлэлцэж байгаа юм байна л да. Тусгүйрд нь анх 300 мянган орчим иргэний зам харилцааг хөнгөвчлөх зорилготой байсан ч өнөөдөр зөвхөн инженерийн хаанг байдал төлөвлөлтийн алдааны жишээ болон үлдсэн. Дээгүүр нь хүн явахгүй байгаа. Явбал ослол. Тийм байна. Тэг уусаа нэг хэсэг нь бүр нөө юм гадна хоёр талын ажиллах машлах юу ч алга. Харин байхгүй тэгээд мэтэж ийм дээгүүр чинь дэмэстэй хүн нэг 40 милийн хурдтай явж илаа гэж бодоход 90 градус ирэх хэцүү шттэ. Тийм штэ. Энэ нь зөвхөн нэг гүрийн асуудал биш ээ. Харин олон нийтийн татварын мөнгө хэрхэн өргөдөж шийдвэр гаргахчид ямар хариуцлагагүй байдгийг харуулсан харамсалтай түүх болон одоо энэ энэтхэгийн засгийн газрыг ичгүүрт оруулан үлдлээ гэж байна. За энэ арай бас нэрээ ингээд завчдаг одоо ингээд нэг болиулдаг юу гэдэг үл ингээд нэг луур хийдэг гэхэд энэ бол арай л хэтрүүлсэн байлээ. Йоо. За манад иймэрхүү амар юм би бас. Одоо энэ тэр чи одоо 2000-ад оны ихээр 90-ад оны сүүлээр 8-9 онд штэ анх Дархан хот хоёрын хооронд зам тавих үеэр энэтхэг Солонгос тэгээд ингээд ингээд давхар ингээд нэгэндээ ингээд хяналт тавиад ингээд явдаг. Зам ангийнхан ирж дарханы нөгөө нэг юнитэнд нөгөө нэг одоо номин байт юм а хуучин Орсын юу ч гэдэг байлаа да. Тэнд ингээд бүр байрлцсан амар сүртэй зам тавигдчихсэн штэ анх. Тийм ээ. За сэтгэлдлүүд нь мэдээж газар хомс метроны буудлын ойрхон гих зэргээр хязгаарлалт байсан байгаа. Гэхдээ л ийм төслийг 10 жил төлөвлөсөн байж ийм эргэлттэй гүрийг баталсан нь үнэхээр харамсалтай гинэ. Харин тий. Сошиал медиа хүчтэй байгаагийн бас нэг жишээ л дээ иргэдийн шахалтаар гүүрний асуудлыг шууд авч хэлэлцэж эхэлсэн талархаж байна гэсэн байна. Яг тэр 90 градусын эргэлтээр Drift King тэмцээн зохиовол ядаж ашигтайч юм уу гинэ. Тэгээд тэр чинь нэг ганц 90 градусын эргэлт биш те. Ахаад цаана бүр ийм бараг 100 нэшиг эргэлт байгаа те. Амар. Ийм нөгөө нэг си эргэлт байгаа шүү дээ бүр. Өстой эвгүй юм байна энэ. За би нэг мэдээгээ гэлцүүлчих. За энэ электрон тамхи одоо веб гэж яриад байгаа штэ тий. За яг бас хүмүүс ингээд хортой, хоргүй гэж одоо маргалцаар л байгаа. За гэдэг зүйл гарснаар хүмүүс тамхинаас гарах тамхины ихүү өнөр өнөртөхгүй байх гэх мэт бас ингээд давуу талууд нь одоо ингэж дурддагдаад байгаа штэ. За эдгээр одоо энэ дурддагдаад байгаа талуудаас нь болоод ч гэх юм уу. Ерөн сүүлийн үед хаасайгүй веб татсан хүзүүндээ зүүсэн хүмүүс маш их харагдаж байгаа. Тэгвэл одоо вебийг арай л дэндүү буруу хэрэглэж устдах төхөж ховордсон амьтныг одоо хохироохоо шахсан нэгэн Орос бүсгүйн тухай мэдээлэл хүргэж байна. За өчигдрөөс хойш Оросын холимог тулаанч 24 настай Анастасия Лучкина гэдэг бүсгүй захим орчинд асар их шүүмжлэлд өртөөд байгаа. Яагад вэ гэхээр бүсгүй Кремийн тайган амьтны хүрээлэнд зочлох үеэрээ хашааны цаана байсан орангутан гэдэг нөгөө орангутан электрон тамхи хуваацж байгаа бичилгээ өөрийн захим хуудсанд бахархалтайгаар нийтлсэн нь
хүмүүсийг шоконд оруулсан. Одоо бичлэг нь харж байна. Нүүт нь бүр амар сурцтай сурж байгаа бүр тийм байна. Ингэж юу тийм ингэцээ. бүр амар сурцтай нөгөөдхийн сороод байгаа байхгүй юу? За Тайган цэцэрлэг түрээлэнгийн дүрмд амьтдыг айлгах, өдөх, хүрэх, альва зүйл шидэх, торлуу гар хөлөө оруулах нь бол хатуу хориотой. За гэтэл Лучкина эдгэрийг бүхэлдэн зөрчсөн. Бичлэг дээр бүсгүй өөрийн ягаан өнгийн веб-ээс сороод дараа нь хашааны завсраар органтанд одоо сармөгчөнд өгч байгаа нь харагдана. За сармөгчин хүн хоёрын гений 96.4% ижил гэдэг шиг одоо сармөгчин түүнийг даган сорж ердөө 30 секундын дотор хүний үйлдэлийг даган электрон тамхиг татаа сурчсан нь бүр гайхшруулаад. Одоо видео гарч байна. Одоо наад чинь бүр сурмгаа сорж байгаа тхүү. Наад чинь бүр уушгилж мушглаад байна штэ. Наад чинь бүр 30 секундын дотор сурцсан. Тэр хадаа амаа ангаж мангаагаад өөдөөсөн заяа. Йоо. За сорлоо. Утааг нь гаргалаа. Ингээд байгаа байхгүй наадах чаа. Эн чинь бүр донтчлоо. За захин мэрэгчлэгчид түүнийг ан амьтныг хүчирхийлсэн дахиж хизээж тулалдаж болохгүй хүн шүүмжилж байна. За зарим нь энэ бол интернет контентын төлөө амьтныг тарчлааж буй үйлдэл үнэхээр солиотой амьтан гэж бохимдсан байлээ. За хамгийн харамсалтай нь зарим мэдээллээр орангутан би нэг хэлж чадахгүй байна. Орангутанг бичээ артталт нь г үсэг бичээг байгаа байхгүй. Орангутанг гэж бол нэлсэн байна тийм үү? Электрон тамхины хуванцар эсхийг залгисан байж болцсошгүй гэж мэдээлсэн ба. За одоогоор Лучкина тайлбар хийгээгүй. Харин амьтны биеийн байдал доктортой гэх боловч цэцэрлэг түрээлэнгийн зүгээс албан ёсоор батлаагүй байгаа. За сармөгчин бол бидний хамгийн ойр төрөлтнүүдийн нэг. За орангутан хэдий хөгжилтэй харагддаг боловч маш эмзэг, оюун ухаантай, мэдрэмжтэй амьтан, электрон тамхи, никотин, хуванцар эдэнгүүд нь хүний биед ч сөрөг нөлөөтэй байхад амьтанд юу болох вэ гэж амьтны эрхийн байгууллагууд, сэтгүүлчид олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж эхлэдэг байгаа гинэ. За сэтгэлдлүүд нь арай л хурдан суралцаж байна шүү манай сармагчаан. Хүнээс ч илүү хурдан вебэнд орчих шиг боллоо. Яах аргагүй 96.4% ижилхэн гентэй гэдэг нь үнэн юм байна гинэ. Нэг талаас хөгжилтөөч юм шиг нөгөө талаас бодоод байхад үнэхээр хариуцлагагүй үйлдэл байна. Интернетэд лайк авахын төлөө амьтныг ингэж доромжилж болохгүй. Өөрийгөө холбит тулаанч гэдэг мөртлөө ёс суртахуун нь туйлын сул дорой юм. Гэсэн чи орангутан гэж тодорхойлох зэг тавингуудаа энэ утаа гаргадаг зүйлийг хаанаас авдаг вэ? Бананы амттаа нь вэ нүг гинэ. За. За энэ орангутан гэдэг үг бол жигнэмэгний гэдэг үг хоёрыг хэвээр болио. Жигнэмэгний орангутан. За энэ хүрээд 2025 оны 7 дугаар сарын 2-ны пүрэв гарагийн 5 гарагийн уучлаарай 4 цагийн шугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтлах сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Bolt of Flower гэдэг ураатаагаар Plug Thunder за мөн Vibe сунда Vitafit-ийн Vibe сунда хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа анжгаа. За маш их баярлалаа. Үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг уйлаа авч сонссны дараа 2-2-ын 5 нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3